Дэлхий дахныг Аазны шүлс шиг бүрхээд байгаа цөөхөн зүйлийн нэг нь бизнесийн глобал хэл болоод байгаа зураасан код. Худалдаа үйлчилгээний аж үйлдвэрлэлийн салбарт төвөн дарахад байгаа. Манай улс ч гэсэн бүхий салбартаа нэвтрүүлээд 10 гаруй жил болоод байгаа маань. Яг салбар болгон өөрийн онцлогтой учраас энэ зураасан кодыг шил хамгийн их түгээмэл хэрэгжилж байгаа. Одоо дэлхийд даяар хамгийн мундаг сайн хэрэгжилж байгаа. Энэ одоо жижиглэнгийн худалдаа. Яг бол жижиглэнгийн худалдаа гэдэг маань зүгээр нэг барааг ингээ авчираад энэ биш шүү дээ. Энэ чинь үйлдвэрлэл тийм ээ. Энэ татан агуулт, энэ порт. За тэгээд энэ чинь өөрөө ингээ хүргэлт. Энэ бүх одоо дамжлагууд байна шүү дээ. Асар их олон дамжлагууд. Энэ бүхнийг л одоо тэр хамгийн үр ашигтай болгох ийм арга зам шүү дээ. Тэгэхээр Монголдо цаашдаа. Гэтэ энэ манай дэлгүүр болгон энийг бас тэр мэдж байгаа. Энэ бас юу? Бас юм зохицуулах, цаашдын зөвлөгөө өгөх, үйл ажиллагаа хэрэгжүүлэх энэ аюул олон юмнууд байна. Технологи талаасаа биднээс өнөөдөр бас одоо нэг хэмжээст, хоёр хэмжээст, гурван хэмжээст ингээ явж байгаа. Одоо цаашаа радио долгио гэж бид юу ярьсан. Энийг ингээ ашиглах. Тэгээд цаашаа мобайл хэрэглээр өнөр. Ингээ орчин үеийн супермаркет тийм ээ, орчин үеийн таны энэ сүлжээнүүд хөгжихийн хэрээр. За тэгээ мэдээж иргэн дотор чинь жижиг дунд үйлдвэрлэл. За одоо ингээ Монголын одоо жишээлбэл үйлдвэржилтийн хөгжлийг харахад бол биднес чинь бүгд логистик энэ мартчих. Гэтэл логистик дээр бас энэ замын зургийг яаж тосох вэ гэдэг юм. Иймэрхүү маш ачаал бүгдэлтэй нь цааштай бол салбар болгон өөрөө онцлогтой. Эрүүл мэндийн нэг өөр, жижиглэн нэг өөр, уул уурхай нэг өөр, түрүүн бис үдэ аж ахуй дээр одоо биднес ингээ органик бүтээгдэхүүнийг яаж мэддэг. Брэнд бүтээгдэхүүн гэж ярьж байгаа юм. Монголын брендинг юм гэж. Энэ бүхэн чинь жишээлбэл хэд хэдэн бүтээгдэхүүн дээр одоо брендинг болгохын тулд энэ одоо шил газар зүйн заалт гэдэг. Газар зүйн заалтаас гадна баркод гэдэг нэг асуудал. Тэгээ энэ бүхнийг яаж ингэж яах вэ? За тэгээ бус орны энэ чиглэлийн байгууллагуудтай хамтарч ажиллах. Түүний дотор одоо Оросын, Хятадын манай одоо гол барааны урсгал. За тэгээ Европын холбооч гэдэг. Энэ бүхэнтэй чинь гэж яхад бол эднес чинь дандаа техникийн туршлагатай. Тэгээд одоо үйл ажиллагааны туршлагатай. Жишээлбэл биднес манай компаниудыг Солонгос тавьж сургадаг л да. Солонгосын тэр баркодны нийгэмлэг нь манай хүмүүсийг сургаал газар дээр нь дэлгүүр оршоогоор явж үзүүлээ. За энэ чи ингэдэг ийм юм их хэвээр. Энэ складнаас урд нь ийм одоо зардал гардаг бол одоо ийм болсон ч гэдэг. Бодиттойгоор ингэж хэрэгжүүлдэг байхгүй. Тэгээ цаашдаа энэ үйл явц үйл яваа. Үйл ажиллагаанд амжилттай хэрэгжүүлсэн 1200 гаруй компани байгаагийн нэг нь Апу хувьсаад компани. Манай энэ удаагийн дугаарт үндэсний манлай үйлдвэрлэгч Апу хувьсаад компани оролцож байна. Апу хувьсаад компани Монголын хүнсний салбарын ууган үйлдвэрийн нэг. 1924 онд 14 ажилтнтайгаар байгуулагдсан цагаас хойш өдгөө хүртэл үндсэн 5 чиглэлээр 89 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн эх орныхоо зах зээлд нийлүүлж байгаа. Монгол орон даяар худалдааны хамгийн өргөн 6,000 гаруй сүлжээ дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд эрүүл, аюулгүй, найдвартай бүтээгдэхүүн түгээж байна. Апу хувьсаад компани GS1 Монголтай хамтран 2004 оноос хамтын үйл ажиллагаагаа явуулж байна. Бид энэ хугацааны туршид бид бүхэн гадаад дотоодын зах зээлд нийлүүлэгдэж байгаа өөрийн бүтээгдэхүүний нэр төрөл багцуудаа нийт 230 гаруй нэр төрлийн дахин давтагдшгүй GS1 ангиллын зураасан кодыг авч хэрэгжүүлээд байна. GS1 Монгол нийгэмлэгтэй хамтран GS1 систем буюу зураасан кодыг үйлдвэрлэлдээ авч хэрэгжүүлснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дамжлага, бүтээгдэхүүний борлуулалт, хадгалалт, түгээлтийн системийг улам боловсронгуй болгож цаг хугацаа зардал хэмнэн хэрэглэгч харилцагчтайгаа илүү ойр дотнд байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн бид энэ хугацаанд Монгол улсад анх удаага GS8 ангиллын жижиг савлгаатай бүтээгдэхүүний зураасан кодыг анх нэвтрүүлж чадсан амжилттай байна. За анх 2003 онд албан ёсоор GS1 Монгол нийгэмлэг байгуулагдаж байх үеэс бол Апу компани манайтай хамтарч ажиллаж байгаа. За Апу компанийн хувьд бол GS1-ийн одоо GS1 13, 14, 8 гэсэн одоо стандартуудыг л өөрийнхөө одоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн мөн одоо экспорт нь гаргаж байгаа бараа бүтээгдэхүүндээ хэрэгжилж байгаа. За ер нь бол аливаа аж ахуйн нэгж байгууллагууд тэр тусмаа одоо үндэсний хэмжээний брэнд болсон компаниуд дэлхий дээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа Walmart тухайлах юм бол энэ компани хэд өөрсдөө одоо борлуулалт түгээлтийн систем үйл ажиллагаанд бол зураасан кодын систем хэрэгжүүлснээр бол илүүтэй амжилтанд хүрсэн байдаг. За Unilever, Coca-Cola гэх мэтлийн ийм одоо брэнд компаниуд бол өөрсдөө дотоод үйл ажиллагаа зардлаа хэмнэх,
За ямар нэгэн алдаа эрсдэл бүртгэл тооцоогоо одоо хянах зорилгоор жишээлбэл ашигладаг. Түүнтэй адилхан одоо манай үндэсний томоохон компаниуд тухайлх нь бол Апу компани бол өөрийнхөө одоо түгээд материал за үйлдвэрлэл, агуулгах, борлуулалт, түгээлтийн үйл ажиллагаанд бол зураасан кодын системийг хэрэгжилж байна. Апу хувьцаат компани нь мушгилтын суур тогтолцоог бараа бүтээгдэхүүндээ нэвтрүүлж, үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний багц болгонд дахин давтагдахгүй сээр дугаарыг оноох байдлаар хэрэгжүүлжээ. Монгол улсын шинээр батлагдсан хүнсний аюулгүй байдлын тухай хуульд тусгаснаар стандартад нийцсэн хаяг шошгожилтой байх шаардлагын хүрээнд үйлдвэрлэлээс гарч буй бүх бараа агуулгаас ажил хийгдэх үе бүрт тодорхой кодчлогдсон байдаг ба энэ нь подооны баглаан дээр хэвлэгдэн наагдсан байдаг. Энэхүү системийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар Апу компанийн туршлагыг танилцуулъя. Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22001 стандартын салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг бол олон улсын хэмжээнд traceability хэмээн нэрлэгддэг хүнсний бүтээгдэхүүнийг уул мөрийг мөшгөн тогтоох тогтолцоо байдаг. Хүнсний бүтээгдэхүүний уул мөрийг өмшгөн тогтоох энэхүү тогтолцоо маань манай улсад бол нэлээд шинэ ойлголт. Зөвхөн энэ 2013 оны 3 дугаар сарын 1-ээс эхлэн мөрдөгдөхөөр хэрэгжиж байгаа Монгол улсын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд энэхүү тогтолцоог хэрэгжүүлэхээр хуульчлан заасан байгаа. Хэдийгээр энэ ойлголт маань манай улсад энэхүү шинэ ойлголт ч гэсэн манай Апу хувьцаат компанийн хувьд энэхүү бүтээгдэхүүний уул мөрийг мөшгөн тогтоох тогтолцоог өөрийн үйл ажиллагаанд хэрэгжүүлээд 3 жил гаруй нөрөөлж байна. Энэхүү бүтээгдэхүүний уул мөрийг мөшгөн тогтоох тогтолцоо маань өөртөө маш их хэмжээний мэдээллийг агуулдаг, цаг хугацаа шаарддаг ийм тогтолцоо учраас бид бүхэн эдгээр одоо их хөдөлмөр цагийг хэмнэх үүднээс мөшгөлтийн тогтолцоог аль болохоор програмчлах, кодчлах энэ ажлыг эхлүүлээд бас тодорхой хэмжээний үр дүнд хүрээд байна. Тухайн компани маань хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулдаг компани үйлдвэрлэгч маань өөрийн бүтээгдэхүүнийг хүлээн авахаас эхлээд хадгалах, борлуулах бүх үйл шатнд бүтээгдэхүүний кодчлын системийг нэвтрүүлэн мөшгөлтийн одоо явуулж байдаг. Тухайлбал манай компанийн хувьд аливаа бүтээгдэхүүний түүхий эдийг хүлээн аваад хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгон боловсруулах, эргээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ бүх үе шатанд бүтээгдэхүүний хоригдлын процесс бүрд кодчлон бүртгүүлж байна. Агуулгын нийтлэг стандартын дагуу агуулгын зай талбай 50 болгон өөрийн регистр кодтой байх ёстой. Үүнийг зураасан кодоор тэмдэглэж, агуулгын ачигч машины жолооч үүнийг зайнаас шууд гар компьютер ашиглан сканердж уншуулах бололцоогоор хангагдсан байдаг. Агуулгын хэмжээ ба зориулалт төрлөөс хамаарч төвөрийн регистр хийх арга барил өөр өөр. Апу хувьцаат компани нь тэм агуулгын төвөрийн регистр хийх энгийн стандарт аргачлалын дагуу кодчилсан. Тэмдэг нь ISO буюу агуулгын бүс зооныг илэрхийлж буй бол тэмдэг нь агуулгын төвөрийн эгнээ зэрэглэлийг зааж буй. Тухайлбал T2 нь 2 дугаар давхрын төвөр гэсэн утгатай. Лоос тэмдэглэгээр тэмдэглэсэн хэсэгт агуулгын төвөрийн нүд буюу хэсгийг тэмдэглэдэг. Ийхүү байршлын регистр хийсний дараа үүнийг кодчлолоос зураасан тэмдэг рүү код 128 стандартаар хөрвүүлж хаягжуулна. Хүнс үйлдвэрлэлийн үе шатуудад түүхэд материалын хадгалалт нийлүүлэлтийн хэсэг нь хамгийн чухал бөгөөд Апу хувьцаат компани үйлдвэрлэлд хэрэглэгддэг үндсэн болон туслах түүхэд материалыг нийлүүлэлтийн үеэс эхлэн чанарын стандартчлалын кодыг бүртгүүлжүүлэн ажиллаж эхлэв байна. Үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа код нь одоо өнөөдөр манад нийлүүлж байгаа бараа материалууд нь зарим түүхэд материалууд цаанаасаа өөрсдөө кодтой ирдэг. Тэр кодчдыг бид нар бас агуулгатай ашиглаж байгаа. Дотоодын нийлүүлэлтээс ирж байгаа нийлүүлэгчийн бараа материалд кодчлалгүй ирж байгаа тохиолдолд бид нар системдээ шинээр код үүсгэн мөшгөлтийн
кодчдыг үүсгэн үйлдвэрлэлд хэрэглэгдэх бараа материалыг агуулгатай хүлээж авч цааш нь үйлдвэрлэлөө нийлүүлж нөхцөлтийн кодчдын системийг эхлүүлж байна. За манай автомат агуулгын програм хангамж нь зураасан кодын технологид суурилагдсан. Бид нар үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ ширхэг сав баглаа бодолд олон улсын стандартад нийцсэн зураасан кодыг байршуулдаг. Жишээлбэл ширхэгийн бүтээгдэхүүн дээр GTN 13, сав баглаа бодлын бүтээгдэхүүн сав баглаа бодол дээр GTN 14, за подон дээр GTN 128 баг код зураасан кодуудыг тус тус байршуулдаг. Энэ агуулгын үйлдвэрийн програмчлал нь Крans компани WMS буюу логистикийн удирдлагын програм, MFC буюу техник төхөөрөмжийн хяналтын програм гэсэн хоёр цогц програмын нэгдлэр зохион байгуулагдсан байгаа. Энэ агуулга нь бол одоогоор түгээлт борлуулалтын цог шийдэл болж чадсан систем юм аа. Үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүн дээр зураасан кодын левел нааж энэ агуулга руу бүртгэж оруулж байгаа. Энэ нь юу гэвэл бүх бүтээгдэхүүнийг найдвартай хизээ дуусгаж гин хаана явж гин гэсэн мөрдлөг мөшгөлт хийхэд шаардлагатай мэдээллийг хангах зөв боломжтой болгож өгсөн. Дээрээс нь хэрэглэгчдэд хурдан шуурхай үйлчлэх найдвартай бүтээгдэхүүнийг хүргэж өгөх боломжийг биднэрт хангаж өгсөн байна. Эдгээр дамжлагын төгсгөлд бол эцсийн бүтээгдэхүүний лото ID код үүсдэг бөгөөд энэ код маань өөртөө маш их хэмжээний мэдээллийг агуулдаг. Тухайлбал нэг бүтээгдэхүүн дээр үүсэж байгаа давтагдшгүй үүсэж байгаа энэ нэг лото ID код маань өөртөө тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа түүхийн эдийн нэр, түүхийн эд үйлдвэрлэгчийн нэр, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он сар хугацаа, үйлдвэрлэж байгаа газар гэх мэтчлэн маш их хэмжээний мэдээллийг агуулдаг. Тэгэхээр бид эдгээр үүсгэсэн лото ID-ний тусламжтайгаар хүнсний бүх сүлжээнд байгаа өөрийн бүтээгдэхүүнүүдийг аюулгүй байдал алдагдах тохиолдолд хамгийн хурдан хугацаанд эрсдлийг бууруулах юм арга хэмжээ авчиж байгаа. Дэлхий улам бүр даяарчлагдаж, гадаад дотоод худалдаа мэдээллийн технологийн ач холбогдол нэмэгдэж, түүний дотор электрон худалдаа хурдцтай хөгжиж байгаа өнөө үед GS-ний системийг нэвтрүүлж зураасан кодыг олгож байгаа юм.